та надад зүгээр бичүүлчихье гэж бодож байна. Яагаад бичүүлж байгаа юм бэ? Ер нь та надад гэртээ өөрийнхөө дэвтэр дээр та явсан газар энийг харж явах зүгээр юм уу гэж бодсон. Мөрөөдөлгүй хүнд зориг үгүй. Зориггүй хүнд итгэл үнэмшилгүй. Итгэл үнэмшилгүй хүнд төлөвлөгөө үгүй. Төлөвлөгөө үгүй хүнд биелэлт үгүй. Биелэлт үгүй хүнд үр дүн үгүй. Үр дүнгүй хүнд аз жаргал идэхгүй гэж байна. Түрүүн тэр аз жаргалын тухай асуугаад байсан шүү дээ. За дараагийн нэг нь хүчрхэг нь боломжийг бүтээдэг. Оюунлаг нь боломжийг ашигладаг. Сул дорой нь боломжийг хүлээдэг. Тэнэг нь боломжийг алддаг. Тэнэг нь боломжийг алддаг. За хүн хөгжихэд бол гурван зүйлээс юм шалтгаалж юм байна. Нэгдүгээр нь итгэл байх хэрэгтэй. Баян итгэлтэй явж байх хэрэгтэй. Тэр үнэтэй наагаад яа. Хүн өөр мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэр мөрөөдөлтэй итгэлтэй байх хэрэгтэй. Мөрөөдөл нь бол биелэлтэй гэж хэлсэн. Хоёрт нь чармайг зүтгэлтэй байх. Ундаас нь хаяад явах биш. Цааш нь чармаа хичнээн юм төрчөөж тахав. За тэгээд би та бүгд амьдр бүтээ инээ дуудуул хөгжим сонс юм хий. Анхаарал